манай одоо төгсөгч одоо home automation гэж ярьдаг одоо гэрийнхаа бүх тоног төхөөрөмжүүдийг болох дээр гар утаснаас удирдаад жишээ нь бол гэрлийн асааж унтраагаа тиймэрхүү прожектууд бол хийгээд одоо бол гарааны компани байгуулад амжилттай явж байгаа тиймэрхүү жишээнүүд бол олон. Нөгөө бас нөгөө талаас ихэнх төгсөгчдүүд маань болох тэр нөгөө үйлдвэрт ажилладаг. Одоо жишээ нь 3 дугаар цахилгаан станц, оюу толгой, Эрдэнэ төлөвлөрөө гэсэн ийм байгууллагуудад ажилладаг хүмүүс сургалтанд суучаад үйлдвэртээ бол шинэ технологи нэвтрүүлдэг ч юм уу эсвэл бол удирдлагын шинэ систем зохион бүтээдэг. Иймэрхүү жишээнүүд бол маш олон байгаа.